Та ер нь хүмүүсийн зөв зүйл хийгээгүйгээ тайлбарлаж байгаа бүх шалтгааны талаар бодож байсан уу? Хүүхдүүд гэрийн даалгавраа хийгээгүй, ажилтнууд үүрэгт ажлаа умартахад. За эсвэл найз нөхөд амлалтаа биелүүлээгүй үедээ юу гэж хэлдэг вүлээ? Тэд шаардлагатай мэдээллээр дутагдсан болохоор би мэдэхгүй гэдэг шалтгаан хэлж магадгүй. Эсвэл тэд өөрсөдөө байгаа мэдээллээ ойлгоогүй учраас би үүнийг хийх ёстой гэдгээ мэдээгүй гэж хэлж болох юм аа. Магадгүй тэд зүгээр л буруу зүйл хийх нь илүү дээр гэж үзсэн учраас дараа нь би үүнийг хийхийг хүсээгүй юм гэж хэлсэн байх л да. Тэгэхээр бид эцэстээ сайн үр дүнд хүрэх зүйл хийхийн тулд тэр хүртлээр өөр олон зүйл хийдэгт гол учир байгаа юм. Бидэнд зөв мэдээлэл хэрэгтэй. Тэр мэдээллээ зөв дүгнэж цэгнэх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ зөв арга замаар хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Яг энэ тухай Библийн дагуу шийдвэр гаргах цувралынхаа 10 дугаар хичээлд үзэх болно. Бид энэ хичээлийг туршлагад тулгуурсан үзэл бодол сайн хүн болох сонголт хийх нь гэж нэрлэлээ. Энэ хичээлээр бид Христэд итгэгчид үнэндээ ёс зүйн шийдвэр хэрхэн гаргадаг болон сайн хүн болох сонголт яаж хийх тухай үзнэ. Мөн бидний хувийн чадвар, боломж маань дээрх шийдвэрийг гаргахад ямар хувь нэмэр оруулдаг талаар бүрч илүү онцгойлон анхаарна. Энэ бүх хичээлийн турш бид ёс зүйн шийдвэр нь альва хүн тухайн нөхцөл байдалд ертөнцийн эзний үгийг хэрэгжүүлэх гэдэг ойлголтыг багтаадаг болох талаар заасан билээ. Бид энэ ерөнхий загвартаа ертөнцийн эзний үг, тухайн нөхцөл байдал, альва хүн гэсэн 3 үндсэн хэсгийг чухалчилсан. Бид ёс зүйд хандахдаа ертөнцийн эзний үгийг голлон анхаарч байгаа бол хэм хэмжээнд тулгуурсан үзэл бодлыг хэрэглэж байгаа юм. Харин бид баримт, зориг ба арга зам гэх мэт тухайн байдалд анхаарлаа хандуулж байгаа бол нөхцөл байдалд тулгуурсан үзэл бодлыг ашиглаж байна гэсэн үг. Эцэст нь бид ёс зүйтэй шийдвэр гаргахад оролцож байгаа тухайн хүн дээр голлон анхаарч байгаа бол туршлагад тулгуурсан үзэл бодлоор уг асуудлыг авч үзэж байгаа юм аа. Эдгээр үзэл бодол бүр ертөнцийн эзэн бидний нөхцөл байдал болон өөрсдийн маань тухай мэдээлэл өгч ёс зүйн сонголт хийхэд хувь нэмрээ оруулдаг ажээ. Тэгээд энэ бүгд хоорондоо маш нэгт уялдаа холбоотой байдаг. Энэ хичээлээр бид дахиад л туршлагад тулгуурсан үзэл бодлоо авч үзнэ. Тэгвэл сайн хүн болох сонголт хийх үйл явцдаа өөрийнхөө чадварыг ашиглах тал дээр голлон анхаарах юм аа. Хүн ёс зүйн шийдвэр гаргахдаа янз бүрийн чадвар боломжоо ашигладаг. Харин энэ хичээлээр эдгээр чадварыг бидний туршлагад тулгуурсан чадвар гэж үзнэ. Эдгээр чадварыг тодорхойлох маш олон арга байдаг ч бид энэ бүхнийг туршлага, төсөөлөл, учир шалтгаан, ухамсар, сэтгэл хөдлөл, зүрх сэтгэл, хүсэл зориг гэсэн 7 боломжтой холбож хураангуйлах болно. Харин туршлагад тулгуурсан эдгээр чадвар нь хоорондоо маш их давхцдаг. Тэдгээр нь бүгд харилцан гүнзгий холбогдож бие биенээсээ тун их хамааралтай байдаг. Хэдий тийм боловч бүгд өөр өөрийн үүргээ гүйцэтгэж байдаг тул ёс зүйд тус бүрийн оролцоог судлах нь тустай байдаг юм аа. Энэ хичээлд бид ёс зүйтэй шийдвэр гаргахад туршлагад тулгуурсан чадварын ерөнхийд нь гүйцэтгэдэг гол арга замын дагуу ангилна. Бидний бүх хүч чадал, боломж, шат бүрт бүгд ажилдаг учраас ингэж бүлэглэх нь зарим талаараа зохиомл болдог. Гэхдээ бид тухайн зорилгыг гүйцэтгэхийн тулд гол төлөв хэд хэдэн чадвар дээрээ тулгуурладаг болохоор ингэж хуваахан ёс зүйтэй сонголт хийх үйл явцын талаар бодоход туслаж чадна. Бид сайн хүн болох сонголт хийх нь хэмээх ойлголтыг судлахдаа шийдвэр гаргах үйл явцын 3 гол үе шатанд туршлагад тулгуурсан чадварынхаа гүйцэтгэдэг үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулна. Эхлээд бид нөхцөл байдлынхаа өөрсдийнхөө ертөнцийн эзний үгийн тухай мэдлэг олж авахдаа ашигладаг гол чадварынхаа тухай судлах болно. Дараа нь бид энэ мэдлэгийг үнэлж цэгнэх буюу дүн шинжилгээ хийхдээ гол төлөв ашигладаг боломж бололцоогоо авч үзнэ. Эцэст нь бид ёс зүйтэй сонголт хийхдээ мэдлэгээ хэрэгжүүлэхийн тулд ашигладаг чадвар дээрээ анхаарлаа хандуулна. Одоо бүгдээрээ мэдлэг олж авахдаа хэрэгэлдэг гол чадваруудынхаа тухай үздэцгээе. Бид мэдлэг олж авахд маш их шаардлагатай 2 үндсэн чадварыг авч үзнэ. Эхлээд бид туршлагад хэрхэн найдлага тавьдаг тухай үзнэ. Дараа нь бид бидний мэдлэгт төсөөлөл нь ямар хувь нэмэр оруулдаг талаар үзэх болно.
Ингээд ёс зүйн шийдвэр гаргах үед зайлшгүй шаардлагатай байдаг мэдлэгийг олж авахд туршлага бидэнд хэрхэн тусалдаг тухай үздэцгээе. Хэдийгээр энэ нь илэрхий ойлгомжтой юм шиг санагддагч, ёс зүйг судлаж байхдаа хүн бол амьдралын олон янзын туршлагаар мэдлэг олж авдаг гэдгийг санаж байх нь маш чухал байдаг. Бид хүмүүстэй уулзах, ярилцах гэх мэтээр харилцаж, туршлага хоримтлуулсан болохоор тэднийг мэддэг билээ. Бид айдас, хайр, уур гэх мэтийг мэдэрсэн учраас иймэрхүү мэдрэмж ямар байдгийг мэднэ. Бид зарим нэг үйл явдлын дунд амьдарч өөрсдөө шууд мэдэрч байсан болохоор тэдгээрийн тухай сайн мэддэг. Бид зарим нэг үйл явдлыг дам сургаар мэддэг. Учир нь бид тухайн үйл явдлын тухай уншиж, эсвэл мэдээллийн өөр их сурвалжаар дамжуулан мэдэж авсан тул тэр тухай жаахан ч гэсэн туршлагатай болсон байдаг. Энэ хичээлд туршлагын тухай ярьж байхдаа бид эдгээр болон хүний бодол санаанд өрнөж байдаг өөр төрлийн туршлагын тухай бас ярилцах юм аа. Энэ бүх янз бүрийн туршлагыг хураангуйлахад туслахын тулд бид туршлага гэдгийг хүмүүс, идиомс, үйл явдлын тухай мэдэж авах гэж тодорхойллоо. Туршлага бүр ертөнцийн эзний тухай, бас бидний эргэн тойрны юмс болон өөрсдийн мань тухай ямар нэг мэдлэг бий болгож байдаг. Тэгээд энэ мэдлэг нь бидэнд сайныг муугаас нь ялгаж танихад тусалдаг юм. Бид туршлагыг илүү наривчлан авч үзэхдээ хоёр чиглэлийг баримтлана. Нэгдүгээрт бид эргэн тойрныхоо ертөнцтэй харилцах бие махбодын буюу мэдрэхүйн харилцан үйлчлэл дээр анхаарна. Хоёрдугаарт бид бодол санаандаа бий болгосон туршлага буюу оюун санааны туршлагын тухай өгүүлнэ. Ингээд бүгдээрээ эргэн тойрныхоо ертөнцтэй харилцах бие махбодын харилцан үйлчлэлийн тухай үздэцгээе. Бид эргэн тойрныхоо ертөнцтэй харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх гэсэн мэдрэхүйгээр харилцдаг билээ. Энэ таван мэдрэхүй бол ертөнцийн эзэн, хүмүүс, юмс, хүрээлэн буй орчин болон өрнөж байдаг олон үйл явдлын талаар мэдээлэл олж авах гол арга замыг маань төлөөлдөг. Жишээлбэл бид бусад хүмүүсийг харж, тэдэнтэй ярилцаж, тэдэнд хүрч мэдэрч байдаг учраас тэдний тухай мэдэж авдаг. Бид аливаа үйл явдлыг нүдэрээ харж, тэр тухай уншиж, эсвэл түүний тухай хэн нэгний үгийг сонсож мэдэж авдаг билээ. Бид ертөнцийн эзний үгийг уншиж, түүний тухай ярьж байгаа хэн нэгний яриаг сонсож, мөн орчлон хорвоогийн сүр жавхланг ажиглан хараад ертөнцийн эзний яруу алдрын тухай мэдэж авдаг билээ. Мэдээж бидний мэдрэхүй хязгаарлагдмал гэдэгт бичээс анхаарлыг маань хандуулдаг л да. Жишээ нь Паул 2 дугаар Коринф 5:7-д бид нүдэрээ харж бус итгэлээрээ амьдардаг гэж хэлсэн билээ. Паулийн энд хэлсэнчлэн авралын маань ирээдүйн талаар мэдлэг өгөх тухайд бидний мэдрэхүй хязгаарлагдмал байдгийг. Бид ертөнцийн эзний үгийг уншихдаа хараагаан ашигладаг нь үнэн ч түүний үг үнэн гэдэгт биднийг үнэмшүүлэхийн тулд мэдрэхүйгээс өөр ямар нэгэн үйл явдал болдго юм аа. Энэ бол мэдрэхүйн шууд туршлагаас ч илүү зүйл болох итгэл үнэмшил билээ. Гэвч ийм хязгаарлагдмал байдлыг үл хамааран ертөнцийн эзэн бидний мэдрэхүйг мэдлэг олж авах маш чухал багаж болгож өгсөн юм. Үүний үр дүнд бидний мэдрэхүй найдаж болох үс бөгөөд ертөнцийн эзэн эргэн тойрны маань бүтээл болон өөрсдийн маань тухай үнэн зүйлийг зааж чаддаг. Гэхдээ анхны хүн гэмт унсан явдал мэдрэхүйд маань нөлөөлсөн гэдгийг бид ухаарах хэрэгтэй. Өвчин эмгэг, хэвийн бус байдал бидний биеийн чадварыг хязгаарлахаас гадна заримдаа бид үүнээс болоод хий хоосон зүйлтэй тулгардаг. Заримдаа бид бодит бус ямар нэгэн зүйлийг сонсож харж мэдэрдэг. Гэвч ерөнхийдөө бид өөрсдийн мэдрэхүйдээ найддаг билээ. 1-р Иоганны 1-р бүлгийн 1-3 Иоганны хэлсэн үгийг авч үзье. Тэнд хүн төрлөختөнд мөнхийн амьдралыг бэлэглэгч тэр хүн орчлон ертөнц бий болохоос ч өмнө ертөнцийн эзэн эцэгтэйгэн цуг үүрд оршин байсан бөгөөд энэ дэлхийд ирэхэд нь бид түүнийг нүдээр харж хэлсэн үгийг нь сонсож бодит биеийг нь барьж үзв. Есүс Христийг инхүү танилцуулж түүний хамт бидэнтэй нэгдэв. Бид та нарыг өөрсдийн адил түүнтэй нэгдмэл болгохын тулд үдсэн сонссон бүхнээ ярих ёстой гэж хэлсэн байна. Нүдэрээ харж, чихээрээ сонсож, бидэнд хүрсэн явдал өөрт болон бусдад Есүсийн тухай үнэн мэдлэгийг өгсөн гэж Иоганн хэлж байна. Яг үүнтэй адил Иоганны үгийг уншиж байгаа хэн боловч түүний гэрчлэлийг уншиж, сонсож байж ойлгосон тул үнний тухай мэдлэгтэй болж чадна.
Дуулал 34-ийн 8-д ч бас ингэж урамшуулсан байдаг. Мөнхийн эзэн ямар сайн болохыг амтал нүдэрээ хар гэсэн билээ. Хоол хүнс идэж байгаа маань ертөнцийн эзэн бол сайн гэдгийг нотлогоо гэж энд Давид заасан шиг энэ нь ертөнцийн эзэн бидэнд хайртай хэрэгцээг маань хангадаг гэж зааж байна. Бид ертөнцийн эзнийг бодитоор харж чадахгүй ч түүнийг сайн гэж ухаарсан маань түүний тухай мэдлэгийг өгч байгаа тул нүдэрээ харснаас ялгаагүй гэж зүйрлэн хэлжээ. Тэгэхээр бидний амтлах мэдрэх үе юм идэснээс төрсөн туршлага маань ертөнцийн эзний тухай үнэн мэдлэгийг өгдөг байна. Мөн бид мэдрэхүйгээрээ дамжуулан ертөнцийн эзний тусгай болон ерөнхий илчилтээр дамжуулан илчлэгдсэн түүний тогтоосон хэм хэмжээний тухай мэдэж авдаг. Бие мэдрэмжээрээ дамжуулан бид олон баримт, зориг болон нөхцөл байдлынхаа утга учирыг ойлгодог юм. Түүгэрч барахгүй мэдрэхүйгээрээ дамжуулан бид өөрсдийнхөө тухай ихийг олж мэддэг. Тиймээс бид 5 мэдрэхүйгээ зөв хэрэглэх талаар тун сайн анхаарах ёстой. Бид мэдрэхүйгээрээ олж авсан мэдлэгийг баталгаажуулахын тулд Библи болон бусад чадвараа ашиглах хэрэгтэй. Гэхдээ бидний мэдрэхүй бол ертөнцийн эзний өгсөн найдаж болох үйц багаж юм. Энэ мэдрэхүйг хэрэглэж олж авсан мэдлэг нь Христэд итгэгч хүний ёс зүйд нэн чухал байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Эргэн тойрныхоо ертөнцтэй харилцаж байгаа бие махбодын харилцан үйлчлэл туршлагад маань чухал байр суурь эзэлдэг шиг бодол санаанд маань өрнөж байдаг оюун санааны туршлагын талаар одоо үздэцгээе. Мэдрэхүй маань биднийг мэдээллээр хангадаг боловч энэ нь дотоод бодол санааны үйл явцад нэвтрэхгүй бол туршлага маань мэдлэгт үр нөлөө үзүүлдэггүй. Хүний 5 мэдрэхүйгээр таньж мэдсэн ухаарл болон оюун санаандаа тунгааж мэдсэн ойлголт хоёрын хоорондын харилцааг түүхийн турш янз бүрийн байдлаар ойлгож ирсэн гэдгийг анханасаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин бид зорилго тогоон уялдаад энэ харилцааг тун энгийн байдлаар дүрслэн үзүүлэх болно. За нэг үхэр байна гэж бодъё л доо. Тэр үхрийг хараад нүд маань дүрсийн тархи руу илгээнэ. Энэ бол хараагаар дамжуулан олж авсан бие махбодын мэдрэхүйн туршлага юм. Харин үхэр бол амьтан мөн гэдгийг мэдэж авч туршлага нь оюун санааных болдог. Энэ дүрс бол үхэр мөн гэдгийг нүд маань оюун ухаанд хэлдэггүй. Харин ч эсрэгээр нь энэ дүрс бол үхэр мөн гэдгийг оюун ухаан маань хөрвүүлдэг юм. Оюун санаа маань үхэрний дүрсийг ойлгож туршлага хоримтлуулсан цагт л хараагаар дамжсан мэдээлэл мэдлэг болж байна. Яг үүнтэй адил бидний оюун санааны бүх туршлага мэдлэг олж авахд туйлын чухал байдаг. Өөрийгөө шалгах, өөрийгөө шинжих, сэтгэл хөдлөл, дурсамж, дүрслэн бодох, ирээдүйд тулгарх төвөгтэй асуудалтай тэмцэх төлөвлөгөө, ертөнцийн эзнийг ухаарах, гэмээ ойлгох зэрэг нь бүгд бидэнд туршлага суулгах дотоод үйл ажиллагаа юм. Бие махбодтой адил оюун санааны туршлагад маань гин бас нөлөөлдөг. Заримдаа бид үнэхээр болж өнгөрөөгүй зүйлд итгэж, эсвэл иймэрхүү зүйл бодсноос болоод алдаа гаргадаг. Тиймээс бид ямар нэгэн туршлага хоримтлуулж байгаа бол тэр бүгдээ бичээс болон бусад чадвараараа нягтлаж баталгаажуулахад анхаарах хэрэгтэй. Ариун сүнс бидний оюун санаанд бий болсон туршлагыг ашиглаж үнэн зөв мэдлэг заадаг гэдгийг ч бид бас ойлгох хэрэгтэй. Бид оюун санаандаа бий болсон туршлагаа ингэж үзсэн цагт л мэдлэг хоримтлуулах бүх үйл явцаа оюун санааны ийм чиг хандлагаар тун амархан хардаг болно. Бидний мэдлэг хоримтлагдахдаа ном уншсанаас эсвэл үйл явдлыг ажигласнаас үл хамааран оюун санаанд маань суурьшдаг. Ийм шалтгаанаас болоод л оюун санааны туршлага маань мэдлэгийг олж аваад боловсруулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Энэхүү бид оюун санаанд бий болсон туршлагын тухай ойлголоо. Одоо мэдлэг олж авахын тулд хэрэгэлдэг туршлагад тулгуурласан 2 дахь чадвар буюу төсөөллийн тухай үздэцгээе. Төсөөллийг зайлшгүй худал хуурмаг, түгээрч барахгүй хуурм эхлэлтийн шалтгаан болдог гэж үзэж байсан тул үүнийг мэдлэг олж авах хууль бус арга гэж заримдаа боддог. Гэхдээ бид Библиэд төсөөллийг олон удаа маш эерэг байдлаар хэрэглэж байгааг үзэх болно. Энэ хичээлд бид төсөөлөл гэдэг үгийг зүгээр л бидний туршлагаас ангид зүйлийн оюун санааны дүрсийг бий болгох чадвар гэж тодорхойлно.
өнгөцгөн харахад төсөөллийг ёс зүйн мэдлэг олж авах нэг арга гэж үзэх нь хачин санагдаж магадгүй юм. Харин бидний төсөөлөх чадвар ертөнцийн эзэн орчлон хорвоо болон өөрсдийн мань тухай олж мэдж бодож тунгаахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг үзэх болно. Бид төсөөлөл гэдэг ойлголтыг 3 аргаар судлана. Нэгдүгээрт төсөөллийг бүтээлч байдлын нэг хэлбэр гэж ярих болно. Хоёрдугаарт төсөөлөл нь биднийг өөр цаг үед оршин байсан судлагдхууны тухай бодох боломжийг олгодог талаар авч үзнэ. Гуравдугаарт биет байдлаараа зайтай байгаа тусгаарлагдсан юмсын тухай бодох боломжийг төсөөлөл хэрхэн олгож байгаа талаар үзнэ. Одоо бүгдээрээ төсөөлөл нь бүтээлч байдлын нэг хэлбэр болдог гэсэн санааг үзэж эхэлцгээе. Уран зураг зурхтаа зураачдын хийдэг үе шатыг авч үзэх нь төсөөллийг бүтээлч байдалтай холбож бодох хамгийн түгээмэл арга юм. Тэд эхлээд зургаан зурж дуусгахад ямар байхыг оюун санаандаа хэлбэржүүлэн бодож наривчлан төсөөлдөг байв. Тэгээд тэд зурж эхлэхдээ зураас бүр ямар дүрс болохыг төсөөлдөг. Хэрв зураас нь тэдний оюун санаандаа бодож байсантай нь нийцэж байвал ихэвчлэн их баярлдаг. Харин оюун санаандаа төсөөлсөн зурагтай нь нийцэхгүй бол зурснаа өөрчилж магадгүй. Төсөөлөнгөө зурж будах энэ үйл явц тухайн ажлыг дуустал үргэлжилдэг. Яг үүнтэй адил төсөөлөл нь бидний хийж бүтээж байгаа бүх зүйлд оролцдог. Бид ямар хүнсээр хоол хийх, түгээрч барахгүй яриа хөөрөний үеэр юу гэж хэлэхээ шийдэх гэх мэт бүтээлч байдлын энгийн үйлдэлдээ төсөөллийг өдөр бүр ашиглаж байдаг. Бид бас төсөөллөө өөр олон бүтээлч байдлаар ашигладаг билээ. Эрдэмтэд өөрсдийн онлоо зохиох, түүнийгээ туршиж шалгах зэрэгт ашигладаг. Зохион бүтээгчид шин технологи, багж төхөөрөмж хийхдээ төсөөллөн ашигладаг. Тэгвэл уран барилгачид байшин барилга, гүрний зураг төслийг гаргахдаа төсөөллөн ашигладаг. Багш нар, номлогчид хичээл номлолоо бичгтээ төсөөллөн ашигладаг билээ. Хоёрдугаар Самуэль номын 12 дугаар бүлгийн 1-ээс 7-д гардаг нэг ийм явдлын тухай сонсцгоё. Тэнд Натан нэгэн хотод 2 хүн байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу хүн байв. Ядуу хүн нэг охин хурганаас өөр юу ч хуваажээ. Хурга түүнтэй болон хүүхдүүдтэй нь хамт өсөн бойжж, талхнаас нь идэж, аягнаас нь ууж, өвөрт нь унтаж, тэр хүнд яг л охины адил байв. Баян тэр ядуу хүний охин хургийг авч зочиндоо заривлан төхөөрчээ гэв. Давид тэр хүнд ихэд хилэгнэж Натанд хандан мөнхийн эзний амьд буйгаар тангаргалъя. Үнийг үйлдсэн хүн үхэх ёстой гэжээ. Тэгтэн Натан Давидэд чи бол тэр хүн мөн гэж хэлжээ. Натан ариун сүнсний удирдлагаар ёс зүйн нөхцөл байдал болон шүүхийн хэргийг төсөөллөөр бий болгож байна. Тэр энэ төсөөллөөр бий болгосон нөхцөл байдлаас ёс суртахууны дүгнэлт гаргахыг Давидаас хүсжээ. Натаны энэ харьцуулалтын амжилт нь Давид тэр хоёрын бүтээлч төсөөлөн бодох чадварт түшгэлсэн байна. Библийн энэ жишээнд харуулсанчлан төсөөлөл нь бидэнд ёс суртахууны загвар болон ижил төстэй байдлыг бий болгож хүлээн зөвшөөрөх боломж олгож байна. Жишээлбэл бид бичээсийг сайтар судалж байхдаа ертөнцийн эзний ерөөсөн болон хараасан олон өвөр мэц жишээг олж хардаг. Мөн бид ертөнцийн эзэн юуг ерөөж, юуг хараахаа хэрхэн тогтоож байгааг тайлбарласан олон ерөнхий зарчмыг олж хардаг билээ. Эдгээр ерөнхий зарчим тухайн өвөр мэц жишээтэй хэрхэн холбогдож байгааг ойлгох нь зарим талаараа бол бүтээлч төсөөлөлтэй холбоотой асуудал юм. Бид эдгээр зарчим ба жишээний хооронд холбоос бий болгоод дараа нь сөрөг жишээ төсөөлөн бодож үүнийг туршиж шалгадаг. Тэгээд бид яг адил зарчмыг өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлэхэд тохирох арга замыг төсөөлөн боддог. Хүн гим дунаж бузарчсан явдал мэдээж биднийг янз бүрийн буруу зүйл төсөөлөн бодоход хүргэдэг гэдгийг бид санаж байх хэрэгтэй. Тиймээс бид төсөөллөөс маань урган гарсан дүгнэлтүүд ертөнцийн эзний үгийг зөвшөөрч байгаа эсхийг шалгахын тулд бусад чадвараа ашиглах ёстой юм. Ариун сүнс бидэнд ёс зүйн мэдлэгийг үнэлж цэгнэхэд найдаж болох үедээ багаж болгож энэ төсөөлөх чадварыг өгсөн учраас төсөөллөө болгоомжтой зөв хэрэгэлсэн цагт үүнд туйлын итгэлтэй байж чадна.
Бид бүтээлч байдалд төсөөллийг хэрэглэхээс гадна биднээс цаг хугацааны хувьд тусгаарлагдсан тухайн зүйлийн тухай бодож байх яг тэр мөчөд бодитоор оршин байхгүй зүйлсийн тухай бодохдоо тусламж авахын тулд үүнийг хэрэглэдэг. Есүсийг авч үзье л дээ. Тэр газар дэлхий дээр 12 дагалдагчдаа сургаал зааснаас хойш олон жил өнгөрчээ. Тэр дахиж загалмай дээр нас барж үхлээс дахин амьлж тэнгэрт одохгүй. Тиймээс бид ёс зүйн шийдвэр гаргахдаа Есүсийн үйлчлэлийг ойлгож хэрэглэхийн тулд өнгөрснийг төсөөлөн бодох чадвараа ашиглах хэрэгтэй юм. Жишээ нь Библи биднээс сайн зорилгын төлөө, тухайлбал ертөнцийн эзний хаант улсын ялалтаар дамжуулан түүнийг алдаршуулахын төлөө зүтгэхийг шаарддаг. Үүний төлөө зүтгэхийн тулд бид төсөөлөх хэрэгтэй болдог. Бид бас энэ зорилгод хүрэхийн тулд ашиглах хамгийн сайн арга барилыг бодож олохын тулд төсөөллөн ашигладаг билээ. Товчхон хэлэхэд бид ирээдүйг төсөөлөх чадваргүй бол амьдралдаа ертөнцийн эзний үгийг хэрэгжүүлж чадахгүй болох байсан. Энэхүү бид төсөөллийг бүтээлч байдал ба цаг хугацаатай холбож үзлээ. Одоо бүгдээрээ төсөөлөл нь бидэнд орон зайгаар тусгаарлагдсан зүйлсийн талаар бодоход тусалдаг тухай үзцгээе. Аливаа юмс биднээс цаг хугацаагаар тусгаарлагддаг тайлбар бас бодит орон зайгаар тусгаарлагдсан байдаг. Жишээ нь Есүсийн төлөөлөгч Паулийн Ром хот руу хийсэн аяллахаа үеэр онгоцны свэрлээс болж очсон майл тарлыг бидний дундаас маш цөөхөн хүн очиж үзсэн бизээ. Гэхдээ энэ арлыг бид огт хараагүй нь үүний талаар төсөөлж чадахгүй гэсэн үг биш ээ. Үнийг хэлэхэд бид майл тарл дээр байсан Паулийн үеийн тухай Библийн мэдээ баримтыг уншиж байхдаа зарим талаар энэ тухай төсөөлөхгүй байж чаддаггүй шүү дээ. Аливаа хүн амьтан юмс үзэгдэл биднээс маш хол байх үедээ бидний мэдрэхүйн хязгаараас ангид байдаг тул бид тэдний талаар туршлага хараахан хоримтлуулж амжаагүй байдаг. Нэгэнтэл тэр бүгд бидний туршлагын нэг хэсэг болоогүй тул бид тэр тухай бодохдоо төсөөллөн ашигладаг. Мэдээж алс хол байгаа юмсийн талаар бидний хүлээж авсан мэдээлэл алдаа мадагтай байж болох тул бидэнд буруу бодолч төрүүлсэн байж магадгүй юм. Тийм болохоор бид төсөөллөө ертөнцийн эзний үгийн дагуу байгаа эсхийг үнэлж цэгнэх тусламж авахын тулд ариун сүнсэнд бат найдаж, улмаар үүнийг бусад чадвартайгаа нийцүүлэх хэрэгтэй. Хэрвээ зөв хэрэглэж чадвал төсөөлөл нь биднээс хол зайтай байгаа юмсийн талаар бодоход тун их хэрэгтэй байдгийг. Төлөөлөгч Паулийн шоронд өнгөрөөсөн үед болсон нэг явдлыг авч үзцгээе. Филиппой номын 2 дугаар бүлгийн 25 болон 4 дугаар бүлгийн 18-д бичснээр бол Филиппой хотын итгэгчид Паулийг шоронд орсныг юмар дутагдж байгааг сонсоод түүнийг урамшуулан заргижуулах нэг хүнийг мөнгөн тусламжтай хамт илгээсэн аж. Энэ бол ёс зүйн маш сайн сонголт юм. Эрхэм дээд зориг тавиад түүндээ хүрэхийн тулд ажиллах хэрэгтэй гэдгийг энэ бүхэн харуулж байна. Гэхдээ Паул болон Филиппойчуудын хоорондын зайг холбосон энэ үйл явц төсөөлөл дээр ямар их тулгуурлаж байгааг анзаараарай. Паул Филиппойчуудын дэргэд байгаагүй ч тэд түүний нөхцөл байдлыг ойлгохын тулд төсөөллийг ашигласан юм. Улмаар тэд хол газар шоронд байгаа Паулийн нөхцөл байдлыг өөрчлөх зорилго тавихдаа төсөөллөн ашигласан байна. Эцэст нь тэд зорилгодоо хүрэхийн тулд тэднийг Паулиас тусгаарласан зайг гүүр болон холбох аргыг төсөөлөн боджээ. Энэ үйл явцын шат бүрт Филиппойчууд бие махбодороо мэдрэх боломжгүй хол зайд оршиж байгаа юмсийн тухай бодох боломжийг төсөөлөл олгосон байна. Ийхүү мэдлэг олж авах үйл явц нь туршлага болон төсөөллөөс нилээд их хамаардаг нь тодорхой боллоо. Бид ертөнцийн эзний үгийн нөхцөл байдлынхаа эсвэл өөрсдийнхөө ёс зүйн талыг судлан шинжлэхдээ ихэвчлэн дээрх чадвараар мэдлэг хуримтлуулдаг билээ. Бид сайн хүн болох сонголт хийх нь хэмээх энэ хичээлийнхээ мэдлэг олж авах нь гэсэн эхний шатыг үзлээ. Одоо бүгдээрээ хүлээж авсан мэдээлэлдээ дүгнэлт хийх шат болох мэдлэгийг үнэлж цэгнэх нь гэсэн хэсгийг үзцгээе. Бид мэдлэгийг үнэлж цэгнэх зорилгод маань туслах туршлагад тулгуурсан 3 чадварын талаар ярилцсанаа. Эхлээд бид хамгийн логик чадвар болох
учир шалтгааны буюу ухааны тухай дурдна. Хоёрдугаарт сайн мууг ялган таних чадвар болох ухамсарын тухай ярилцсан. Харин гуравдугаарт зөв бурууг зэн совингоор заагч болгож сэтгэл хөдлөлдөө бид анхаарлаа хандуулна. Ингээд бүгдээрээ бодол санаагаа логик дараалалтай цэгцлэх чадвар болох учир шалтгааны тухай үздэцгээе. Харамсалтай нь Христэд итгэгчид ёс зүйд учир шалтгааныг гүйцэтгэх үүргийн талаар бодохдоо туйшрах гээд байдаг тал бий. Нэг талаар теологийн зарим уламжлалт үзэлд учир шалтгааныг туршлагад тулгуурсан бусад чадвараас илүү чухалд үзсэн байдаг. Заримдаа тийм теологчид бидний учир шалтгаанд бусад бүх боломж чадвараас илүү их найдаж, оюун ухааны тэргүүлэх байр суурийн тухай ярьдаг. Гэхдээ бид учир шалтгааныг зөв хэрэглэж, бусад чадвартайгаа нийцүүлж байх хэрэгтэй гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй юм аа. Нөгөө талаар зарим нэг уламжлалт үзэл үүний бүр эсрэг байдаг. Нэг үе үүнийг бүр дайсан гэж тооцож, хүний оюун ухааныг хэрэглэх нь ариун сүнсний хувьчилсан удирдлагыг үгүйсгэж байна гэж үзэж байлаа. Харин бидний оюун ухааныг ертөнцийн эзэн өгсөн бөгөөд үүнийг зөв хэрэглэхэд ариун сүнс бидэнд тусалдаг гэдэг нь цорын ганц үнэн билээ. Тийм болохоор энэ нь шийдвэр гаргах үйл явцад маань маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм аа. Бид бас зоригтойгон уялдаад учир шалтгаан гэдгийг логик гаргалгаа хийх, логик тогтвортой байдлыг тооцох оюун ухааны чадамж гэж тодорхойлж болно. Христэд итгэгчдийн хүрээнд зөв учир шалтгаан гэдэг нь уялдаа холбоотой, дэс дараалалтай бодох, мөн бодол сэтгэлгээний тухай Библийн загварын дагуу үнэлэлт гаргах чадвар юм аа. Бидний нүд үхэрний дүрсийг тархинд хэрхэн дамжуулдаг жишээгээ дахин нэг бодож үзцгээе. Бидний тархи дүрсийг бичиж авдаг боловч энэ нь үхэрний дүрс гэдгийг учир шалтгаан маань тогтоодгийг. Бид дүрсний харагдаж байгаа шинжийг нь мэдлэгтэйгээ харьцуулаад энэ бол үхэрний дүрс гэдгийг тогтоодог. Иймэрхүү анхан шатны мэдлэгт учир шалтгаан оролцож байна. Харин илүү нарийн төвшөнд бол учир шалтгаан нь өөр баримтын хоорондын логик холбоог тогтоохын тулд бие биентэй арай өргөн хүрээнд харьцуулах боломжийг бидэнд олгодог. Харамсалтай нь заримдаа Христэд итгэгчид ёс зүйд учир шалтгааныг ашиглах талаар Библи бидэнд заагаагүй гэж боддог. Бид ертөнцийн эзний үгийг дагахдаа логик чадамжаа зарим талаар орхих хэрэгтэй гэж үздэг. Тэгвэл үүн шиг худал зүйл байхгүй юм шүү. Бичээс ингэж учир шалтгаанаар хандах аргыг үргэлж ашиглаж байсан. Биднийг ч бас инхийг уриалдаг. Энд логик дараалалтай ёс суртахууны маргааныг байнга танилцуулдаг билээ. Библи ямар ч алдаа мадаггүй учраас үүнд буй логик нь биднийг аливаад ёс зүйн учир шалтгаанаар хандахдаа баримтлах төгс загвар болж чадна. Гэхдээ гмийн сүйтгэх нөлөө нь аливаад учир шалтгааны үүднээс хандах чадварт маань бас нөлөөлсөн гэдгийг бид үргэлж санаж байх хэрэгтэй. Үүнээс болоод гэмт байдалд орооцолдсон хүмүүс бид бичээст байгаа шиг учир шалтгааныг хэрэглэхдээ хизээч төгс байж чаддаггүй юм. Ийм болохоор үүнийг найдвартай болгохын тулд бид гаргасан дүгнэлтээ бусад чадвараараа өөр хүмүүсээр, ялангуяа бүр ертөнцийн эзний үгээр баталгаажуулах ёстой. Түүнээс гадна энэ хэсгийн эхэнд хэлсэнчлэн бид энэ бүхнийг ертөнцийн эзэнд таалагдах арга замаар хийж гүйцэтгэхийн тулд ариун сүнсний оршихуй болон хүч чадалд найдах хэрэгтэй шүү. Бид иймэрхүү арга замаар аливаад учир шалтгаанаар хандсан цагт энэ нь олж авсан мэдлэгээ үнэлж цэгнэхэд маш тустай багаж болдог юм аа.